Намайг од ирлийн ариурдан гэдэг. Би санхүү эдийн засгийн их сургуулийн 1-р курсын оюутан байгаа. За юуны өмнө Монгол улсад тулгамдж байгаа маш олон асуудлуудыг хөндөж залуучуудын сэтгэлд нь очиассан үнэхээр гайхалтай ивэнтийн зохион байгуулж байгаа зохион байгуулагчид, арын албаны хүмүүс, албан байгууллагуудаа баярлан сэтгэлээ илэрхийлж байна. За өнөөдөр та бүхэндээ би сонгууль залуусын хувь нэмэр сэдвээр өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхээр ирсэн. Сонгуулийн насны нийт хүн амын 20-оос 30 насных нь 43%-ийг эзэлдэг гэсэн судалгаа гарсан байдаг. Гэвч өнгөрөх 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар уг хүмүүсийн 43% нь саналаа өгсөн байдаг. Энэ бол маш бага үзүүлэлт юм. Үүнээс шалтгаалan би энэ сонгуульд оролцоогүй залуусынхаа дунд нэгэн судалгаа явуулсан. Уг судалгаанд 40% нь сонгуульд ямар ч идэвхгүй байдаг. Жишээлбэл одоо сонгуулийн талаар ямар ч мэдлэггүй хүмүүс гэж ойлгож байна. 35% нь болохоор тухайн үед итгэл хүлээлгэх нам улс төрч байгаагүй. 25% нь ямар нэгэн шалтгааны улмаас сонгуул өгөх эрхээ эдэлж амжаагүй гэсэн шалтгааныг хэлсэн. За үүнээс улбаалan би бусдаас нөлөөлсөн мөн өөрөөс шалтгаалсан гэх хоёр асуудлыг гаргаж ирсэн. За бусдаас шалтгааллах маш олон шалтгаан байна. За жишээлбэл сонгуулийн тогтолцоо, санал хураах арга гэх мэтэр. За хамгийн том шалтгаан нь болохоор манай улсын хамгийн их үйлчлэгээний байгууллагууд нь Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Эмнэлэг үйлчлэгээ, сургууль цэцэрлэг гэх мэт хамгийн их байдаг нь одоо бүх ихтэй сургуулиудад Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. За түүнээс шалтгаалan хөдөө орон нутгаас маш олон хүмүүс Улаанбаатар хотыг зорж идэг. Тэгээ сонгуулаа өгөхын тулд орон нутгад очиж сонгуулаа өгөх шаардлагатай байдаг. Гэвч санхүүгийн байдлаас мөн цаг хугацааны байдлаас шалтгаалan сонгох эрхээ эдэлж чаддгүй. Тиймээс залуучууд бид дуу хоолойгоо өргөн хүссэн газар сонгуулаа өгдөг боломжтой болгоул манай залуучуудын сонгуулийн эрсдэл бас эрс нэмэгдэх юм аа. За баярлалаа. Дараагийн бусд нь өөрөөсөө шалтгааллах шалтгаан гэвэл манай залуучууд нэг юм нийтлэг хандлага байдаг л да. Надаар л дутуу гэж боддог. Гэтэ үгүй маа. Таны оруулсан нэг туслах хувь нэмэр цаашлаад төр өөрчлөгдөх боломжтой байдیں۔ Одоо та бүхэн ард түмэн дотроосоо доороосоо боловсроод ухамсартай альваад ингээ шүүлтүүртэй ханддаг. Яаж ч сошиалаар нэг мэдээлэл, худлаа мэдээлэл гарч ирэхэд тэнд нь хуулиар саналаа өгдөггүй болсон цагт бид нар дундаасаа нэг сайн ус төрч сайн удирдагчийг гаргаж ирч чадна. Эсвэргээрээ тэр хүн буруу үйлдэл хийгээд цаг нь болол буцаагах буулгах чадaltaй хүмүүс байгаа. За тиймээс та бүхэн сонгуульдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Эд баялаг алт мөнгнөөс илүү өөрийнхөө яг чин итгэл үнэмшлээрээ сонгуул авах нь бидний сонгуульд оруулж буй хамгийн их хувь нэмэр юм аа. За та хэдэн бодож магадгүй л дээ. Би нийгмийг өөрчлөхөд энэ сонгуульд дуу хоолойгоо өөрөхөд миний нас арай багдаж магадгүй гэж магадгүй. Нэг жишээ авч үзэхэд Монголд ардчилсан хувьсгал болсон тийм үү? Тэр ардчилсан хувьсгалыг удирдсан хүмүүс дийлэх нь 24-өөс 27 насны залуучууд байсан. Та энэ сонгох эрхээ эдэлж чадахгүй, сонголтоо зөвөж чадахгүй ах тэнд хүмүүс улс орны хувь заяаг шийдэж явж исэн байх шүү дээ. Тиймээс энэ жишээгээрээ та нарт өөртөө чинь дотор чинь өөртөө чинь ч мэдэхгүй тийм хүч байдаг юм шүү гэдгийг хэлхийг хүсэж юм аа. За эцэст нь гэж хэлэхэд бидний сонгуульд хандаж буй хандлага хариуцлага нь бидний цаашдын ирээдүй, улсын их орон, хөгжил дэвшилт маш их хамааралтай байдаг учраас та бүхийг ухаалгаар сонголтоо хийж зөв байгаасаа гэж хүсэж байна. Муу албан тушаалтнуудыг саналаа өгдөггүй иргэд гаргаж ирдэг гэдэг үг байдаг. Тиймээс зөв сонголт хийдэг, зөв иргэн болж сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе. Баярлалаа.